Тектоник хавтангийн хөдөлгөөн хил зааг. Чулуун мандал олон төрлийн байнгын хөдөлгөөнд оршдог. Эдгээр хөдөлгөөнийг ерөнхийд нь тектоник хөдөлгөөн гэж нэрлэдэг. Тектоник хөдөлгөөн нь явагдах хугацаа, хамрах хүрээ, эрч хүч ба чиглэлээрээ янз бүр. Дэлхийн гадна талын хатуу хэсэг болох литосфер нь тектоникийн хавтан гэж нэрлэгдэх хэд хэдэн хэсгээс тогтно. Одоогоор мэдэгдээд буй 30 орчим хавтан байдгаас 10-аад нь том, бус нь хэмжээгээрээ бага юм. Хавтангууд нь астеносферийн дээгүүр алгуур шидэж хөдөлж сая жилийн дотор харилцан өөрчлөгдөх бөгөөд энэ хөдөлгөөний хурд ойролцоогоор 10 см орчим юм. Чулуун мандлын хавтангийн хөдөлгөөн нь дэлхийн гадаргын хэлбэр үүсэн бүрэлдэх явдалд нэн хамаатай юм. Хавтангийн хөдөлгөөнөөр хуурай газар ба далайн орол зөөгдөж, түлхэлцэн, атраажиж, зүр живдрэн тасарж, гүдийж хотоохоос гадна лав бэлхэн гарах газрын давхаргын ан цаваар шурган тогтсоноос болж чулуулгийн үед давхраа янз бүрээр өөрчлөгдөнө. Холдон салах тэмүүлэлттэй буюу дивергенц зааг. Салж буй хавтангийн заагаар мантийн бодис өргөгдөн далайн орол шинээр үүснэ. Холдон салах хил зааг. Ийм төрлийн хил зааг нь далайн гол нуруудын хярээн дагуу орших бөгөөд энэ хяраас хоёр тийш хавтангууд холдон салдаг. Хавтангийн хооронд үүсэн буй болсон ан цав руу доор буй астеносферт их даралтанд оршиж байсан халуун хайлмал чулуулаг дүүргэн царцаж далайн орол шинээр үүснэ. Энэ үйл явц улам үргэлжилсээр холдон салж буй хоёр хавтангийн дундуур далайн давхраг бүрддэг ба үүнийг спридингийн бүс гэж нэрлэдэг. Хавтангийн хил зааг, шилжин зүрх хил зааг, ойртон нийлэх хил зааг конвергенц, холдон салах хил зааг дивергенц. Шилжин зүрх зааг. Ийм хилийн ихэнх нь далайн давхаргад үүсдэг. Энэ шилжилт хөдөлгөөний хурд маш их жилд 7.5 см-ээс илүү юм. Хоёр хавтангийн хил болох тул газар хөдлөлт эрчимтэй байдаг. Хойд Америкийн баруун эрэгт байрлах Сан Андерсын зүрэг нь Хойд Америкийн хавтангийн хажуугаар баруун тийш нүүж буй номхон далайн хавтангийн хөдөлгөөнтэй холбоотой үүсжээ. Ойртон нийлэх зааг конвергенц. Сувдуугцын бүс. Хавтангууд холдон салах хил заагаар литосфер шинээр бий болж байхад нөгөө хэсэгт нь хавтангууд түлхэлцэн нийлж байдаг. Энэ хил заагт нэг хавтан нь нөгөө хавтангийн доогуур шурган орж байдаг бөгөөд энэ бүсийг сувдуугцын бүс гэж нэрлэнэ. Сувдуугцын бүс нь тектоникийн эдвэгчлэр хамгийн эрчимтэй бүс юм. Сувдуугцын бүсэд доош суусан хавтангийн хэсэг нь астеносферт хүрч халснаар чулуулаг нь хайлна. Хайлж халсан чулуулаг хавтангийн хил заагийн дагуу гадарга руу өргөгдөж галт уулшлын үйл явц болж хувирна. Сувдуугцын бүс нь газар хөдлөлтийн бүс юм. Их газрын ба далайн хавтан нийлвэл нягт багатай их газрын хэсэг нь дээш өргөгдөн нягт ихтэй далайн хэсэг нь 45 орчим өнцгөр астеносфер руу шургана. Өмнөд Америкийн хавтан Назкагийн хавтантай нийлж буй сувдуугцын бүс. Энд нягт багатай их газрын хавтангийн доогуур нягт ихтэй хүнд далайн хавтан шургаж ингэснээр далайн эрэг орчимд хэдэн мянган километр урт үргэлжилсэн далайн ховл Перугийн хонхор үүсч харин дээш өргөгдсөн их газрын давхарга нь Андын өндөр улсыг үүсгэжээ. Ийм сувдуугцын бүс нь Хойд Америкийн номхон далайн, Австрали, Энэтхэгийн, Филиппиний хавтангуудын хооронд оршино. Энд нэг хавтан нь нөгөөгийнхөө доогуур шурган орж гүн ховл болон тэдгээрийн давууд арлын нум үүсгэнэ. Жишээ нь Алеутын арал, Алеутын хонхор, Марианы арал, Марианы хонхор. Хэдэн зуун километр урт эдгээр арлуудад галт уулын үйл ажиллагаа эрчимтэй байдаг.